Hello. 자. Сайн бацхан та бүхэндээ энэ их сайхан өдрийн мэндийг хүргэе. Бид Улаанбаатар хотоос гараад Сүхбаатар аймгийн Асах сум дээр ирлээ. За маргааш нөгөөдөр 2 өдөр Асах сумын 100 жилийн тохиож байгаа юм байна. За даргаан 30 очил буудалтай ер нь бол бас 2 удаагаа 2 жилийн өмнө бас ярьж буудалж байсан. Тэгээд бас орон нутаг гэхэд бол сайхан буудал шүү. Олон улсын одоо яг стандартын давуу баригдсан тийм буудал байна. Тэгээд энд хачигаараа явж байгаад 214. 2 жилийн өмнө угсаа Сүхбаатар аймгийн баруун уртад ирчихсэн. Тэгээд найзтайгаа Эрдэнэ хоёртой яваг энд ирээд гоё кофе ууж байлаа. Тэгсэн энтхийх 20 хүртэл амарна гээд оролцож эдгээр кафе нэг аяга гоё байсан. Энэ мод өөрөө ганцаараа шаал юм содон арай өөр модтой тэг бусд нь яг Монголд ордог мод байсан. Тэгээд тод үлдээд ирсэн чинь халтаад. За өөр кофе шоп хайж үзье. За бид бүхэн яагаад аймгийн төвд байрласан бэ гэвэл аймгийн төвөөс хамгийн ойрхон сум бол Асах сум юм байлээ. Аймгийн төвөөс 30 км ирж очихын 60 км буюу 4 цагийг бол шороон замд өнгөрөөсөн байгаа. Тэгээд бэлтгэл одоо ер нь бол өглөө эрт босоод шууд сум руугаа яваад өдөржин тэндээ байж байгаа л буцаж ингээд ирээд байсан тийм маршрутаар бол явсан байгаа. За октоудаас юу хамгийн сайн шүлждэг юм ихч таа юу? Мэдгүй өөр гоё шүлждэг октод байдаг. Амар өөрсдөө нуудаг оо. Тийм, нуудаг октод. Хилчүүл нөө шүлжүүл байг шүлжүүлж гэдэг. За 3 дахь өдөр тохиож байна. Асах сумын 100 жилийн наадмын өдөр яг эхэлсэн явж байна. Тэгээд нар янзын шарж байна да. Хүмүүс нь өнгөлөг сайхан харагдаж байна. Өө. Сайхан ч 100 болж байгаа болохоор нэрэн нүрэнд нь мишэл татварсан сайхан наадам болж байна. Бид нар угаасаа морь үзэж тэгдүү ер нь ихэнхдээ соёл урлагаа даагаад соёл урлагтай л холбоотой зүйлс юу байна тэр болгон дээр л ер нь байж байгаа болохоор одоо яг л одоо нэг тайсныхаа хажууд л очиод байрлах гад явж байна. Би одоо та нарт амар гоё үйл харуулсан. Үйл. За яг үнийг хэлэхэд ажлын хажуугаар видео хийдэг бол амар хэцүү. Тэгээ ямар тач түрүүний наадмын нээлттэй нээчээд Сүхбаатараас Улаанбаатар хот руу өөрийн 4 цагт ирсэн байдیں۔ Тэгээ нэг хончоод шууд Бишкек руу ниссэн байгаа. Тэгээ удахгүй та бүхэндээ Бишкек болон Тажикстаны
одоо видео бичлэгүүдийг бас хүргэхийг хичээнэ. Төгсгөлөө хийж чадаагүй байна зөвлөг гэж. За тэгээ удахгүй уулзъя.